Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Гэрэлт амьд яриа. Үзэгчтэнд гэрэл нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Дахин тантай уулзч байгаадаа баяртай байна. Тэгэд их эзэн Есүс Христ бидний зүрх сэтгэлд юу хийсний та нар гэрэлд яриарэ гэж биднэрт бас тушаал байгаа. Тэгвэл өнөөдөр бас гэрэл нэвтрүүлгээрээ дамжуулаад түрүүний ярьжсэн нэг удирдлагын талаар бас бүгд хамтдаа ярилцъя тий. Харин тийм сүүлийн үед бол ингээд хаасайг удирдагч байх ямар чухал уу гэдэг тухай яригдж байна л да тий. Эдийн засгийн салбарт хүмүүс удирдагч хэрэгтэй, улс төрийн салбарт хүмүүс удирдагч хэрэгтэй. Нэрсээ удирдагч хэрэггүй салбар гэсэн арга. Тэг хэрэггүй гэсэн ойлголт байхгүй. Тий. Дээр нь хүн болгоны удирдагч байх тухаас ярьж байна. Бүх хүмүүс ерсэн кидэ удирдагч шүү гэдэг. Тэгэхээр миний зүгээр бодож байгаагаар тий одоо ингээ хараад хахад удирдлага гэдэг хүн яг ямар хүнийг хэлээд байна гэдэг асуулт гарч ирээд байгаа байхгүй. Тий. Нэг л юм чаддаг юм төлөвлөөд ингээд бусдыг тэрний хойноос давуулж чаддаг тийм хүний л доо зоригтой өөр ингэсэн тийм нэг номерын хүн. Тийм нэг номерын хүний л удирдагч л гэж яриад байна л да тийм. Тэгэхээр энэ талаар өөрийн чинь үзэл бодлыг тийм ерөнхийдөө ярилцъя л да. Эхлээд хэдүүлээ орчин үеийн нийгэмд тийм. Тэгээ миний хувьд би ингэж ойлгодог болчиход байна. Ер нь бол хүн болгон удирдагч тодорхой төвшөнд удирдагч юм байна. Яагаад удирдагч юм бэ гэхээр хүмүүс хэн нэгэн хүнд нөлөөлж байгаа нөхцөлд эсвэл өөрийнхөө хүүхдийг ч юм уу гэр бүлээ ч юм уу нөгөө удирдан хөтлөнч гэдэг юм уу те гэр бүл авч явж штэ яг энэ нөхцөлд хүн тодорхой төвшөнд яа харахгүй удирдагч болж таарч байгаа. Джон Максвеллийн ном дээр хэлсэн мэт штэ удирдагч хүн гэдэг бол ерөөсө бусад нөлөөлж байгаа. Нөлөөлөгч юм аа. Тэгээ тэр утгаар нь харах юм бол хинт л яаж нөлөөлж ийн сайн муу одоохонд бол сонирм штэ. Хамгийн гол нь хүнд л нөлөөлж байгаа бол тэр удирдагч юм аа шүү дээ. Тэгэхээр ер нь хүн нөлөөлдгөө хүн гэж одоо байх уу? За ер нь баг бол байхгүй шүү дээ. Одоо жишээл би хүүдээ нөлөөлж чадсан шүү дээ. Тий. Нөлөөлнө шүү дээ. Гэр бүлийнхандаа нөлөөлж. Тэгэхээр өөрөө удирдагч болж таарч байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө хувь хүмүүрийн бас нөгөө үзэл бодол энэ дээр л яг гарч ирнэ л дээ тий. Өөрийгөө юу хийх. Тэгээ ихэвчлэн миний анзаарч байгаагаар бол яг ер нь зүгээр орчин цаг үеийн удирдлагын философид айгүй хүчтэй хэлэгдэж байгаа зүйл бол айгүй чадварлаг топ тий айгүй өндөр түвшинд бэлтгэгдсэн бүтээмжээр нэг дүгнж юм тийм ээ манлайлал сайтай тэгээ яг өөр бүтээмж гаргаж чаддаг тийм удирдагчийг удирдагч гэж тооцож байна. Би бас ер нь тэгж ойлгож байгаа хөө удирдагч хүн гэдэг бол альва орц өөртөө байгаа нөөц бололцоогоос хамгийн сайн гарц буюу бүтээмжийг тий бий олгож чадах энийг зохицуулж чадах ийм хүнийг л удирдагч гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр одоо бүтээмжийн талаас нь. Тэгвэл удирдлагч гэж нэрлэхгүйгээр нөлөөлөгч гэж яагаад нэрлэлчих вэ? Харин тэгвэл энд их ялгаа гарч ирж байна тий. Тэгэхээр яг ер нь бол миний зүгээр ойлгож байгаа юм байна. Орчин цаг бол угаасаа юм байна. Маш их одоо өрсөлдөө, тэгээ үр дүн, ашиг. Тэгэхээр яг энэ дээр тэдний гол фокус төвлөрч байгаа учраас тэдний хувьд бүтээмжийг сайн бий болох удирдагчийг хүсээгүй тэр нөгөө хэрэгцээ шаардлага гарч байгаа юм шиг. Энэ дээр асар хүчтэй төвлөрч өөрсдийнхөө удирдлагын талаарх философиг бий болгоод байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ бол одоо Библиэс харах юм бол арай ондоо болчиход байгаа байхгүй. Тий. Бүр эсрэгээр болчиход байгаа. Тийм бүр эсрэгээр. Яг бол амьдрал гэдэг ганцхан ашиг биш байхгүй. Амьдрал гэдэг ганцхан ерөөсөө ямар нэгэн имийг зарж борлуулад олж аваад тийм ингээд амьдралаа илүү гоё болгох эсвэл амжилтанд хүрэх гэдэг бол амьдралын гол зорилго биш байна. Тэгэхээр удирдагч хүн гэдэг чинь тэгвэл ийм байх хэрэгтэй юм шүү. Тодорхой goal-тай тий зорилго. За тий. Тэр одоо тогтооцсон байгаа зорилгын төлөө тэр хардсан байгаа зорилгын төлөө өнөөдөр байгаа нөөц боломжуудыг тий зөв хуваарлаад ингээд зөв газар нь ашиглаад ингэж явсаар байгаа тэр хамт олныг тэр байгууллагыг ч юм уу тий одоо тэр компанийг тэр зорилгонд нь хүрэхээр явж байгаа тэр хүнийг л одоо удирдагч гэдэг байгаа зү. Би бол ганцхан тэр талаас нь хараад байна. Тэгэхээр өөр чинь ярьж байгаа ялангуяа хоёрын ярьж байгаа тий нөлөөлөгч талаас нь харах юм бол миний харж байгаа өөрсгөл юм шиг сонсогдож байгаа байхгүй. Би ч гэсэн бас яг тэгж бодож байгаа. Яг л удирдагч гэдэг бол зөвхөн компани төр юм уу? Эсвэл одоо төрийн байгууллага дээр байгаа тэр байр суурь местний асуудлыг ярьж байгаа шүүх. Зөвхөн хүний амьдрал түүнтэйгээ холбоотой байх юм бол энэ өөр айгүй явц болж байгаа.
Гэтэл удирдахч гэдэг чинь бол хувь хүн. Зөвхөн албан газараа гэхгүй те. Ер нь амьдрал дунд, ард түмэн дунд, хүмүүсийн дунд байгаа. Хувь хүнийхээ хувьд удирдахч байна гэдэг чинь өөрөө их ялгаатай болж байгаа. Тэгээд би бол нэг зүйл айгүй хитгдэг. Есүс эзэн ингэж хэлсэн нэг үг байна. Хэрвээ та нарын хэн нэгэн те тэргүүнд байхыг хүсэж байгаа бол хамгийн сүлд нь байгаараа те. Үнэхээр удирдахч байхыг хүсэж ивэл үйлчлэгч нь байгаараа гэж хэлсэн. Тий нэг тэр үг өгдөг ч тийм нэрээ. Та нар агуу нөхөг хүсвэл нөгөө хамгийн бага нь бай. Бүгдийн үйлчлэгч бай гэж. Бүгд яг үгээр тийм. Энэ бол яг үйлчлдэг. Бодож байгаа хүмүүсийнхээс бидний бодож байгаас яг одоо дэлхийн яг одоо удирдлагын тухай философос яг эсрэг байгаа байхгүй. Тий. Яаж тийм байж болох юм? Харин удирдахч хүн чинь тэргүүнд байж болох юм. Удирдахч хүн чинь бусдыг одоо өөрийнхөө зорилгонд үйлчлүүлж чаддаг хүнийг хэлж байгаа тийм. Гэтэ эн чинь болохоор тэр саяны үг болохоор эсэргээр нь ярьж байгаа. Харж өссөн, сонсож өссөн, мэдэж өссөн зүйл чинь болохоор л миний удирдлагын дор л бүгд байж ах хэвээр. Тэгэл би удирдагч гэдэг л ойлгож байна. Ялангуяа өнөөгийн манай нийгмийн хамгийн том одоо биднийг одоо ховсдод байгаа энэ нэг юм үзэл санаа бол энэ шүү дээ. Хин өндөр байр суурин дээр очих уу? Хин илүү эрх мэдэлтэй байж болох уу? Хин илүү мөнгөтэй байж болох уу? Тэр нь мундаг удирдагч. Тэр араасаа дагуулж чадна гэж хэлдэг чинь. Гэтэл байр суурины эрх мэдэл бусдад тэр бүр нөлөөлдөггүй. Зүгээр эрх мэдлээс нь болоод хүмүүс магадгүй дуртай дургу дагна. Гэхдээ ард эргэж хараад муулна. Эсвэл дотроо эсэргүүцэж байгаа. Тэ? Тэр хүн эрх мэдэлтэй нөлөөт тэ? Эрх мэдэлтэй байр суурьтай мөнгөтэй байгаагаар дамжаад удирдлагыг илүү их тэ? Цар хүрээний удирдлагыг бүтээгээд илүү их бүтээмжийг гаргаж найддаг байхгүй. Би бол наад хүний чинь босс шиг болоо гэж бодоод байгаа. Харин яг энэ босс маягийн удирдлага өөрөө нэг талаараа яг цагаад болохоор биш байгаа байхгүй. Өнөөдөр манай нийгэмд байгаа удирдлагын хямрал яг л энэтэй холбоотой. Тэгэхээр удирдлага гэхээр ерөнхийдөө хувь хүн өөрийнх нь хөгжилтэй одоо дотоод занз нартай ч юм уу те шууд холбоотой л хөгждөг гэдэг байна те. Тэг ер нь бол тийм л. Одоо тэгэхээр саяны чиний ярьснаас сонсоход бол ийм харагдаж байгаа байхгүй. За би дарга болж болно. Тэ дарга байлаа гэж бод. Гэхдээ би дарга байлаа гэд энэ нь би удирдахч хүн гэсэн үг биш юм аа. Яг үнэ тий. Зөвхөн байр суурь чинь надад байгаа байр суурь намайг удирдахч гэж тодорхойлдог тий цорынгаас хүчин зүйл биш байхгүй. Тэгэхээр нөгөө талаас тэр хүн чинь тэр байр суурийг авахын тулд удирдахчийн удирдлагын тийм авиас чадвараа илэрхийлсэн тодорхой хэмжээр хүмүүс тэр талаараа танигдсан нөлөөлсөн байх боломжтой шүү. Тийм байх боломжтой байна шүү дээ. Тийм тодорхой би нэг зүйлийг энэ санд гэхдээ энэ байнга тийм гэсэн үг биш. Ягаад гэвэл одоо харахад бол тийм биш шүү дээ. Яг үнэндээ оюутан байхад яг ингэжсэн байхгүй. Би жүжигчний мэргэжлээ. Тэгээ бид нар нэг жүжиг дээр ажиллаж байсан юм. Тэгсэн манай багш маань нэг тэгж хэлчихсэн. Тэр нэг хаантай арт түмтэй нэг хэсэг байсан байхгүй. Тэгэл хаан нь ингээл хааны дүр тоглох гал ингээл чи манай багш шууд бидрээ зогсоогоол. Зогс гэдгсэн. Тэгээд чи хэрвээ хааны дүр тоглохыг хүсчихвэл чи өөрөө тоглохгүй. Хааны чинь арт түмэн тодруулт юм аа. Арт түмэн хааны хүдэн зөвшөөрж байгаа үйлдэл хийж тэгээд энэ хаан гэдгийг арт түмнээс мэдрэнэ гэж хэлжсэн байхгүй. Тэгээд яг таны түрүүний яг хэлсэн яг санаад яг энтэй яг таарад байгаа байхгүй. Нэрэл бид нар өөрсдөө зүгээр л төсөөллөөрөө удирдахч гэдэг бол юм байд юм бэ гэж төсөөлөд байдаг. Гэтэл бол яг үндэ яг тэр жүжиг дээр гардаг шиг л бид нар өөрсдөө үнэхээр чин зүрх сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чадчихэв үү тэр удирдахчаа. Тэгвэл чин зүрх сэтгэлээсээ нөгөө нэг удирдах чаддаг хүн ямар байх хэвээр юм бэ? Яг л нөгөө намайг ойлгодог, миний хажууд байдаг. Тэгээ надад тусалдаг. Ямар ч цаг мөчид намайг ойлгодог. Тэр л хүн бас яг байхаар таарад байгаа байхгүй. Тэгэхээр би яг Facebook дээр би нэг ийм зураг нэлээд олон удаа явж байгааг харж ирсэн л та. Нэг ийм хавцал дээр ингээд уртаа ийм одоо вандн тавьчихсан тийм. Тэгээд үзүр дээр нь удирдахч эндэртэйгээ зогсож байгаа байхгүй. Нөгөө талын булан дээр нь болохоор арт түмэн зогсож байгаа. Гэхдээ хэрвээ арт түмэн явбал энэ удирдахч бол ангал руу тэр унах билээ. Гэхдээ арт түмэн өөрөө яг үнэхээр ямар нөлөөтэй вэ гэдгээ тэнд мэдэхгүй байгаа тухай. Тэ. Тэр удирдахчийг сонгодог бас буулгаж боддог гэдэг. Гэхдээ удирдахч хүн болохоор өөрөө массыг удирдах байгаагаа эсвэл тодорхой түвшинд эрх мэдэл авчаад зохион байгуулалт хийж хөрөнгө мөнгө нөөц бололцоогоор дамжуулаад аливаа ажлыг явуулж байгаагаа удирдахч гэж ойлгодог. Гэтэл ер нь тэнд байгаа арт түмэн өөрөө түүнийг хэр их сонсдгийг тэднийг өөрөө тэр удирдахч хэр их сонсдгийг хэр их харилцаатай байсан. Бүгдэн тэр нүшилтэй тодорхой түвшинтэй тэдний итгэлийг
тэдний зүрх сэтгэлийг хэр олж авсан гэдгээ өнөөгийн өдөртөгч нар ерөөсөө ойлгохоор байсан. Харин зүгээр л илүү их гэлцэл шоу, илүү хүчийг чухалчилдаг болчиход байгаа байхгүй. Тэгээд юм болгоны хүчээр. Ер нь бол хүчтэй өдөртөгчдөг бол аль болох олон хүмүүс л массыг хамарсан. Массыг хамарч нөлөөлж байгаа хүмүүс л бол ер нь хүчтэй удирдагч гэж бид нэр нь үздэг шүү. Тэг ойлгогдоод байна шүү дээ тий. Жишээлх юм бол хичнээн муу юм хийсэн ч гэсэн Гитлер бол хүчрхэг удирдагч юм аа. Сталин бол хүчрхэг удирдагч юм аа. Ленин байна тий. За мэдээж зэрэг өшөө олон дайнд улсын орноо аваад гарч ирч чадсан Винстон Черчилль байна тий. Энэ хүмүүсийг бол бид нэр хүчтэй удирдагч гэж боддог. Яагаад бол бүхэлд асар олон хүмүүсийг удирдаа тэр хүнийн дундуур тий зорилгонд хүртэл нь авч явсан. Тодорхой зорилгын төлөө тодорхой хугацаанд дагуулж чадсан, хүрч чадаагүй ч гэсэн тий. Энэ талаас нь харахаар зэрэг тэр хүмүүсийг бол яа харахгүй хүчтэй удирдагч гэж хараад. Тий. Тий. Гэхэд өнөөдөр хүчтэй удирдагч байхын тулд заавал тий массыг бүгдийг нь хамрах гэж бас хүлээгээд байгаа юм шиг. Тэгээ энд тийшээ хамаг анхаарлаа хүмүүс тавиад байгаа юм шиг. Яг би саний өөрөө ч ярьж байгаа тэр нэг зүйлийг бодлоо л доо. Гитлерийн тухай. Эсвэл Сталины тухай. Эсвэл магадгүй Чингис хааны тухай. Эсвэл Есүсийн тухай ярьж болно л доо. Сталин, Гитлер хоёр бол айцар хүмүүсийг удирдсан байхгүй. Тэдэнд илүү их эрх өгөгдөх тусам өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс итгэлцэл тэр гүнзгий дотны харилцаа, амьдралаа хуваалцах байдлаас илүүгээр тэднийг айцаар хянсан. Тэр илүү их айцыг бий болгох тусам арт түмэн түүнийг даах бас. Магадгүй даган хийсээ илүүгээр баг тийм тэр хүчээр дагсан тий. Тэгэд би Чингис хааныг арай ондоо гэж боддог байхгүй. Манай Чингис хааны бахархуу штэ, аваа штэ маш хүчрэг тэр нөлөөллийн чанар нь бол өөртөө байсан 9 өрлөг бол түүнтэй маш гүнзгий харилцаатай байсан байхгүй. Өөрөөс нь эсрэг байсан жамаах найз нь хүртэл маш гүнзгий харилцаатай байсан. Тэгэхээр энэ барилгыг тэр хүн бий болгож чадсан тий. Өдөрдөгч хүний нөлөөллийн одоо юу гэдэг удирдах эрхээ олж авдаг нууц нь бол магадгүй тэр харилцаа ба шүү дээ. Тэр гүнзгий тий. Хэлцэл багийн зүрхнээс тий. Яг тэр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр Есүс эзэн бол маш их эрх мэдэлтэй байсан. Гэрэлт амьд яриа. Миний дараагийн асуух гэжсэн тий өөр чин санааг бодлыг сонсож бодож байсан зүйл. За тэр удирдагч нар бол их айцаар хүмүүсийг удирдчихээ тий. За Чингис хаан ерөнхийдөө нөхөрлөлөөр ч юм уу тий мань хүн бас ерөнхийдөө зүгээр муугаар хэлээд бол их залтай хүн байсан шүү дээ. Хин өөрт нь хэрэгтэйг мэддэг. Хэнийг дайсныгаа гэж тооцоо мэддэг, хэнийг нөхрөө гэж тооцоо мэддэг. Дайснаа найзаа олгож чаддаг тий. Энэгээр Чингис хаан бол үнэхээр мундаг удирдагч хүн байсан тий. Энэ бүх мундаг дэлхийн түүхэнд гарчаад том удирдагчдаас Есүс яг голсон тийм ялгаатай юм байдгүй. Яг Есүс бол энэ. Харин Есүс байгаа ялгаатай юм саяны миний хэлж байгаа зүйл л байна. Тэр ерөөсөө яг үнэндээ Библи бол ингэж хэлж байгаа шүү дээ. Түүнийг Бурхны хүү гэж хэлж байгаа. Тийм. Тэгээ тэр бүх зүйлийг бүтээгч эзэн бай таарад байгаа байхгүй. Гэхдээ тэр энэ дэлхий дээр ирэхдээ игэл жирийн хүн болж ирээ зогсоогүй өөртөө байсан бүх эрхийг нөөц бололцоо хүч чадлыг зүгээр хоосолж байгаа байхгүй. Тэгээд мэдэн бодолтой мэдэхгүй байгаа эсвэл урууж эргэж босч байгаа тэр тодорхой тооны 12 хүний дунд ирээд 12 хүнтэй 3 жил хамт байхдаа тэдэнд өөрийнхөө маш олон зүйлийг дамжуулж байгаа. Айгүй игэл жирийн байдлаар. Тэгээд сургууль сургаад ч юм уу цагийн хуваарт оруулаад ч юм уу тийм байдлаар хийх. Ерөөсөө эн чинь яг нөгөө сургалт хийгээд байгаа биш шүү дээ. Гэхдээ амьдралаар нь тэдэнд нөлөөлөхдөө зааж байгаа байхгүй. Гээд тэр юуг дамжуулсан юм бэ гэхээр айгүй тийм живийн байхыг дамжуулсан. Тэгтээ нөлөөлөгч байхыг дамжуулсан. Хүний амьдралд. Тэгтээ тэр өөрөө энэ дэлхий дээр бий болсон хамгийн том хөдөлгөөний эхлэлийг нь тавихтаа үүнийг нь авч явах хамгийн хүчрэх удирдагчдыг бэлтгэсэн байхгүй. Хамгийн сонирхолтой нь тэр хүчрэх удирдагчдыг хинээс бэлдсэн бэ гэвэл Есүс анх нөгөө дагалдагч нараа сонгож аваад тий авч явахд бол тэн дотор чинь дөрөв нь бол зүгээр загсан байгаа шүү дээ тий. Ингээ харж байгаа тэрэн дотор нь яг мэдлэг боловсролтой улсууд байсан үл байсан. Гэхдээ цөөхөн харьцангуй цөөхөн байсан тий. Харьцангуй цөөхөн хүмүүс. Тэгээд тийм игэл жирийн улсуудаар өнөөдрийг хүртэл одоо 2000 жил гаруй жилийн дараа гэхэд өнөөдрийг хүртэл дэлхийн нийтийг донслогч байгаа ийм том олон хүмүүсийг хамарсан юм түүхэн хөдөлгөөн одоо л тий өрнөж шүү дээ. Тэр бас их сонин. Энд бол Есүсийн хэлсэн үгийн нууц байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Хэрэв тэргүүнд байгвал чи сүлд нь үйлчлээ гэж тий. Яг үйлчлэл сураа гэж. Тэгэхээр энэ л бол яг үндэ өдөрдөгч хүний жинхэнэ гаргах
одоо амьдралын хэв маягийн үлгэр дуурайл юм бол олон хүмүүс ингэж боддог. Надад эрх илүү өгөгдвөл би илүү их өдөрдөн гэж боддог. Гэтэл хүн эрх мэдлийн хавханд ордог байхгүй. Харин эрх мэдэлтэй хүн гэдэг бол эрхээсээ татгалзаж чаддаг. Яг Есүстэй адилхан. Есүс эрхээсээ татгалзаад өөртөө байгаа зүйлүүдээр татгалзаад харин өөртөө байгаагаа бусдад өгөөд эдгээр хүмүүс тэ илүү өөрсдийнхөө байх нөөц болцоондоо хүртэл өсөж чадахчаасаа гэдгийг харчихсан. Харин бусдыг хяндаг, бусдад эрх мэдлээ далаалган магадгүй эсвэл айдсаар удирдагч нар бол өөртөө эрхээ төвлөрүүлээд бусдыг жинаа даах хэвээр. Даахгүй бол чамд асуудал эсвэл тэгнэ гэж ярьсан. Эсвэл болно. Нэг ийм зүйл яг саний ярьсан зүйл ингээд хальт сонсоход бол их зүгээр юм шиг санагдаж олж байна. Зарим нөхцөл байдал бол энэ үйлчлэхгүй юм шиг санагдаж байна. Жишээлх юм бол нийтийн ашиг сонирхлын төлөө тохон удирдагч хүн цөөн хийх ч юм уу те гаргуунд нь гарах шаардлага гарна. За тэгээ ер нь бол одоо олон Монголын төлөө те олон монгол хүмүүсийн төлөө олон ард түмнийхэн төлөө тодорхой хэмжээгээр магадгүй зөв юм ярьсан байж болно. Зөв үзэл бодолтой байж болно. Тэдгээр хүмүүсийг золиослох хэрэгтэй. Эсвэл тэдгээр хүмүүсийг өөрийнхөө хатуу чанга удирдлаганд ор байлгах шаардлагатай ч юм уу те. Ийм зүйл ялангуяа улс төрт бол заавал байдаг гэж би байх ёстой. Тий, байх ёстой. Тэгээд тэргээрээ тэгж нөлөөтөө тэгээ цөөнхийг хүчээр ингээ атгах чадж байгаа хүн нийтийн ашиг сонирхлын төлөө үүнийг ашиглах боломж нь нэгддэг учраас тэр хүний хувьд бол би одоо бүх хүмүүст үйлчлэх ёстой гэдэг ойлголт бол харин сонсогдно байх л тийм. Тэгэхээр яг би бол ингэж боддتي. Хэрвээ ер нь бол онцгой ер нь бол тэнгэрээс заягдсан гэдэг юм уу тийм томоохон үйл хэргийг бүтээх ёстой дуудагдсан юм удирдагч нар бол байна л да. Тэр тийм удирдагч хүн болгон тийм удирдагч болохгүй. Жишээлбэл бол Жон Максвеллга хүн болгон нөлөөлөгч гэж хэлж байгаа. Гэтэ өөрийн төвшөнд өөрийн оноогдсон нөхцөлд тэр шүү дээ. Гэтэл одоо Чингис хаан ч юм уу, Есүс ч юм уу те эсвэл магадгүй Гитлерийн тухай ярьж байгаа гэвэл энэ бол өөрөө бас оноогдсон хувь заяаны тухай ярьж байгаа байхгүй бас давхар ярьж байгаа зүйл. Тэгээд тэд хүмүүст байгаа магадгүй тэр крисмаа үед юм уу нөлөөллийнх нь цар хөрөө өлсөв илүү те өргөн илүү том яг тэр төрмөл удирдлагын мөн чанар нь тэр тийм байна. Гэхдээ миний харж байгаагаар бол тийм байна. Ямар ч удирдагч байх вэ? Эрх мэдэл байж илүү хүчтэйгээр захирах тусмаа эрх мэдлийн хавханд ордог гэдэг. Эрх мэдлийн хавханд ордог гэдэг тэр ойлголтыг илүү нэг бодтойгоор ойлгомжтойгоор тайлбарлаж байна. Жишээ нь эрх мэдлийн хавханд энэ бол яг ингэсэн яаж тэр хүн өөрөө нэгсэндөө юм нөгөө хаан юм уу заан юм уу гэдэг шиг л болно гэсэн. За. Ерөөсөө өөрөө яг бурхан шиг болж хүн яг нөгөө нэг юм мөнхийн утга олцсон юм шиг мөн чанартай болж эхэлдэг байхгүй. Эрх мэдэлтэй болоод өөрийнх нь төрлөх авиас бэлэг нь нөгөө удирдлагын одоо тэр нөхцөл байдалд нь тэр хүнийг үнэхээр хүчрхэгжүүлээд тэр хүн үнэхээр нийгэмд юм уу ард түмэндээ нөлөө бөхий болоод эхлэх үед цаг хугацааны аясаа тэр хүн өөрөөс нь өөр хинж байхгүй юм шиг өөрөө бүгдийг удирдах захирч өөргүйгээр нь бүх юм болохгүй юм шиг ойлгож бүгдийг барьж тэгээд эрх мэдлээ бас алдчихгүй байхыг хичээх үедээ энэ хүн одоо ягсан айцар хөлөгч хэлж ирсэн үг шүү дээ. Тэгээ хүмүүс тэр Есүс тэднээс ялгаатай байсан юм нь энэ байсан. Тэгэхээр хүн эрх мэдэл өөрөө олж авах тусмаа нөгөөдөө алдахгүй төлөө айгаад энэ хяналтын хийж бүтээж байгаа магадгүй тэр засаглал тэр улс үндэстэн тэр зүйлээ нурааж алдахгүй байхын тулд улам их хяналтыг улам их айцыг бий болгох магадaltaй. Гэтэл нөгөө талдаа яг зарц үйлчлэгч удирдагч байх тухай ярьж байхад энэ хуулийг юм уу дүрмийг зарчмыг зөрчих тухай яриаг байхгүй. Нөгөө талдаа заавал хүчтэй бүгдийг хяндаг удирдагч байх хэрэгтэй юм уу? Эсвэл сайн засаглал, сайн эрх одоо эрх зүйн орчинтой, хуулийн орчинтой засаглал байж болох юм уу? Танд ийм оюун тохиолдож ирсэн асуудал шодрог байж болох уу? Одоо шил та ингээ удирдах гээд байдаг. Гэтэл таны удирдлаганд орчихгүй. Та тэгээд ямар арга хэрэгжилж ирсэн бэ? Эсвэл яг өөрийнхөө яг тодорхой жишээн дээрээс ярьж. Тийм яг энэ бол их хэцүү. Яг гэвэл ер нь амьдралд бол бид нар яг л шинэ тааш одоо пастор хүн шүү дээ олон хүмүүстэй ажиллаж байгаа. Ийм зүйл миний амьдрал зөндөө тохиолдож ирсэн. Яг тэгэхээр би ийм зүйл тохиолдох болгонд хоёр тишээ харахыг хичээдэг. Эхэндээ зөвхөн нөгөө хүн зүйл хардаг байсан. Энэ хүн ер нь бол тэрслүү байна. Энэ л болохгүй байх. Болгохгүй байна. Энэ бол асуудалтай байна. Тэгээд би өөрийнхөө эрхийг үүлэхийг оролддог байсан. Өөрөөр хэлбэл та өөрөө хинбэ гэдгээ тэр хүнд ойлгуулах чи намайг даах ёстой шүү гэдгийг л хэлэх гэж. Гэтэл цагийн аясаар би юг ойлгосон гэхээр үгүй. Есүс эзэн яг л ийм зүрүүд өөрийг нь хүлээмжшүүлэхгүй өөрийнх нь хийм бэ гэдгийг
мэдсэн мөртлөө дагаж чадахгүй хүмүүстэй хамт байсан. Харин тэр ирэхэд өгүүлгийг байхгүй. Тэр юу вэ гэхээр өөрийгөө зүгээр дамжуулчихсан. Тэгээд тэр тэднийг бас тодорхой төвшөнд хүлээн зөвшөөрчихсэн. Тэ? Мэдээж хамт байх ёсгүй хүн тухайн цаг үед тэр хинтээ хамт байх уу, хинтээ хамт байхгүй мэдчихсэн гэдэг нь ойлгомжтой. Харин миний яг үйлчлэлийн явцад анзаарсан зүйл юу гэхээр хэрвээ яг тийм хүмүүс тааралдвал би зүгээр л хэсэг хугацаанд дундын харилцаатай байх хэрэгтэй байна гэдгийг л ойлгосон. Тэднээс илүү их юм шиг. Өөрөөр тэр хүнд одоо цаг өгч юм гэсэн үг. Цаг өгч юм гэсэн үг. Тэгээд тэдэнд орон зайг үлдээж юм гэсэн үг. Харин би тэдний хүчлэг хэрэггүй бас тэднийг дамгаалах гэж оролдох хэрэггүй. Тэгээд ингээд сонсохоор Христ итгэгч удирдлагын ойлголт энэ өнөөдрийн нийгэмд байгаа тийм ерөнхийдөө нийгэмд төгссөн байгаа орчин үеийн удирдлагын ойлголтоос арай нэг тийм пассив итвэх багтай тийм юм бол өөрөөр ерөнхийдөө юм шиг итгэх нь би бол эндээ хийх юм аа хийжээ нэг тийм манлайлал дутж байгаа юм шиг арай нэг дорой юм сул дорой юм шиг ийм ойлголт өгöd байна л да. Уул нь бол бидний нэвтрүүлэг бол гэрэлт гэдэг нь шүү дээ. Гэрэлт бид нар бол алхах хэрэгтэй. Удирдагчд нь харин манлайлаад явах хэрэгтэй. Би бол ингэж итгэдэг байхгүй. Чуулган заримдаа байгууллага шиг хитрхийг зорилгож тэнцэх ёсгүй гэж ойлгодог. Инхээр энэ өөр дэндүү хиймэл орчин бий болдог байхгүй. Энэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа юм. Харин би Христ итгэгч мөртлөө компани захирал бол ондоо байна. Би тэр хүнтэй яг хууль дүрм ажлын бүтээмжийн дагуу ярих болно. Тэгээд арга хэмжээ авах болно. Гэхдээ би ажлын бус цагаар бол би тэр хүний үйлчлэгч нь байх болно. Магадгүй заримдаа би ажил дээр тэр хүн юмыг хийж чадахгүй байвал би манлайлаад бас түүнтэй хамт юмыг хийж туслаад тэр хүнийг чадвартай өөрийнхөө нөөц болцоонд нь хүрэхэд нь би дэмжих болно. Яг л энэ чи компани бизнесийн дүрм гэж өөрөө ондоо. Гэхдээ би тэнд яг Есүс адил манлайлагч байж болно. Энэ бол боломжтой зүйл. Одоо жишээлбэл их удирдагч нар яадаг вэ гэхээр дөрөв хаана нөгөө захирлын өрөө ч юм уу тий. Удирдагчийн өрөөний тэр цаанаас л бүгдийг удирдах гад яваад байдаг. Гэтэл одоо би одоо жишээл удирдахч явлаа удирдуулчих явлаа л да бас. Тэгээд яг удирдуулж явж хахад зарим надад нэг санагдчихсэн зүйл юу вэ гэхлээр ерөөсөө л өөртөө яг амьдрал дээр орж ирээд хамтдаа ингээд нөгөө үзэхгүй. Бодит амьдралыг мэдхгүйгээр төсөөлтөрөө ч юм уу эсвэл зүгээр сонссноор нэг гин сонссноор ч юм уу холоос харснараа бүгдийн дүгнээд удирдах гад байдаг нэг тийм зүйлс байгаад байдаг шүү дээ. Алсын нөгөө удирдлагаар ч юм уу тий. За удирдлагаар гэдэг шиг. Тэгэхээр ер нь би бас ингэж бодлоо. Босс удирдлага огт зохицохгүй гэсэн үг биш. Тэгэхээр Библиэд ч гэсэн босс удирдлагын хэв шинжийг гаргаж байгаа нөхцөл зөндөө гарч байгаа. Энийг зүгээр тохируулах хэрэгтэй. Гэхдээ удирдагч хүний зүрх өөрөө үйлчлэх сэтгэлтэй л байх хэрэгтэй. Нэгс заримдаа бид хянах хэрэг гарна, тий? Захирах хэрэг гарна, тушаах хэрэг гарна. Гэхдээ удирдагч хүн манлайлахаас гадна эргэж манлайллын байр суурь сайн буугаад үйлчлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо ямар ч цагт одоо хувирамтгай чанартай байх хэрэгтэй. Хувирамтгай гэсээс илүү уян хатан гэж хэлж болно тий. Гэрэлт амьд яриа. Нэг альбом тушаалд орж явахад нэг нэлээд насаараа удирдлагч хийсэн хүн надад хэлжсэн байхгүй заа ихтэй. Чиний хийх хамгийн том ажил юу вэ гэвэл чиний хамт ажиллах хүмүүс. Одоо энэ байгууллага хүчлээ өөр нэг сүм авч явахад тэр пастор юу хэлжсэн бол чиний хамгийн чухал хийх ёстой юм юу вэ гэвэл хүмүүсээ өөртөө ял. Хүмүүсийн онц зөрсгөлийг өөртөө ял гэж хэлдэг. Хэлжсэн. Тэгээд би тэр үгийг аюух боддог байхгүй. Удирдагч хүн за бид нар том зорилго тавиад тэрний хойноос явж болно. Тий. Гэхдээ үнэндээ тэр зорилго тавиад хойноос явж байгаа тэрнийхэн шалтгаан хүртэл юу вэ гэвэл тэр хүмүүсийн зүрхсэтгэлийг ял. Тэгээд Христийн хувьд хийсэн агуу тэр зүйл нь юу вэ гэвэл өөрийнхөө хүмүүсийг өөртөө бүр үнэхээр ялцсан. Тий. Хүмүүс нь тий одоо Есүсийг дагж байгаа хүмүүсээс үнэхээр үнэн зүрхсэтгэлээсээ хайртай хайж явж болохгүй тий. Хайрлуулж удирдах чинь айлгаж ер нь бол тийм тэр сүмэн байна л да тий. Өөрсдөө сайн дураар хүчилж биш хүсэж тэд түүнийг дагахад түүний төлөө амьдралаа зориулахад бэлэн байгаа байхгүй. Би бол удирдлагыг харахтаа ерөөсө хамтарч амьдрах юм болов гэдэг дээр л зохицдог л та. Нэг нь амар шүү дээ. Хамтарч амьдрах л байд юм шиг. Би үйлчилж явах явцдаа тэр хүн уйлж ивэл хамт уйлдаг. Нэг философик сурсан Есүсээс. Тэр юу вэ гэхээр хүчилж биш. Хүсүүлж хүмүүсийг араасаа дагуулах буюу харааныхаа төлөө явах нь
жинхэнэ удирдах эрхээ олж байгаа, мандатаа олж байгаа байдал юм байна гэж. Тэгэхээр Жон Максвелл нэг ингэж хэлсэн үг байна шүү дээ. Чамд удирдагчид үнэхээр хүмүүс биширмээр гайхалтай хараа зориг байж болно. Гэхдээ хүмүүс чамайг даахгүй. Харин хүмүүс чамайг мэдэх юм бол чамайг хэр хүн бэ гэдэг чинь мэдэх юм бол харин чамайг даах болно гэж. Тэгэхээр за надад энэ тэгвэл ингэж зураас зурмаар санагдчихлаа л да. Ер нь бол хоёр төрлийн хүн байна. Тэ нэг нь бол удирдагч хүн байна. Тэ. Нөгөөх нь зүгээр удирдлага байна. Яг үнэ удирдлага байна. Удирдлага бол зүгээр байр суурь нь. Тэ нэг дарга нь. Удирдагч хүн болохоор хүмүүс ерөөсөө тэр хүнийг дагдаг. Тэгэхээр энэ удирдагч хүн болохын тулд хүн яах ёстой вэ? За удирдлагыг бол тавьж байна. Хамаатан садан танил талаараа тий янз бүрийн байдлаар тий янз бүрийн байдлаар нэг юмны дарга болоод нэг газрын дарга болоод ч юм уу нэг юмны босс болоод ингээл компани эхлүүлэхэд тэр хүн чинь компанийнхаа удирдлага нь болчихж байгаа. Аав нар байна. Гэр бүлийн удирдлага нь байж болж байна. Яаж удирдагч болох одоо сүүлчийн тий энэ дээр хэдүүлээ ярилцаад дуусдаг. Удирдагч хүн болохын тулд тий түрүүний миний хэлсэн үг би бол энэ үгийг л ер нь зүрхсэндээ их боддог болчиход байна л да. Хүчилж биш. Хүсүүлэх гэдэг. Тэгээ ер нь бол хүүхдээ ч гэсэн ялгаагүй. Хэрэв би хүүхдээ одоо тий илүү шудраг хүүхд болгоёг бол би алдаа болгон дээр нь түүнийг зэмлж, буруутгаж, эсвэл шудраг болгохын тулд хүчлэх юм бол тэр хүүхд уламжлалт болно. Магадгүй эсвэл хоёр нүртэй болно. Миний нүдэн дээр шудраг юм шиг харин цаана бол болохгүй гэсэн болгыг хийхээр тий өдөөгдөн тий. Гэтэл энэ бол хүч. Гэтэл би хүүхдээ яаж хүсүүлэх вэ гэдэг. Гэтэл өнөөдөр тэр хүүхэд 2 жил, магадгүй 3 жил худлаа ярьж бол магадгүй. Гэтэ энэ бүгдийг би төвчж байгаад тэр хүүхдийг ойлгоод тэр хүүхэд үүнийг ойлгон ухаарад өөрөө хүсээд шударгыг хийдэг болно гэдэг бол өөрөө цаг хугацаа төвчээр ааваас их ухаалаг зүгээр. Тэгэхээр аав өөрөө ийм төлөв удирдахч байх хэрэгтэй бол тарж байгаа хгүй. Тэгэхээр би тэр хүн лөө биш өөр лүүгээ харах хэрэгтэй болж байгаа. Тийм л юм байна л да. Удирдахч хүн яг ингэх үед л нөгөө үйлчлэгч буюу бусдыг өөрөөсөө илүү болгохоор эсвэл бусдыг илүү өөрийнхөө чадварчинд хүрэхээр нөгөө өсөх гэдэг бол удирдахч хүний яг энэ мөн чанар бий болж байгаа. Энэ мөн чанарыг олж авахд хэцүү гэж би ойлгосон. Яг тэгвэл би өөр залуу хүн. Өнгөрсөн 10 гаруй жил би удирдлах үйлчилж байхдаа би нэг л зүйлийг ойлгож байгаа байхгүй. Залуу удирдахч хүн бол өөрөө хийж бүтээх гэж хичээд юм байна. Тэгээд манлайлаад араас явж ирдэг. Явж чадахгүй нэгийг нь бол орхиход бэлэндэг. Яалтч тэдэнтэй хамт байхгүй. Яг тэгвэл бидэнд цаг хугацаа байхгүй юм шиг бид ойлгодог. Өнөөдөр хиймээр байна. Өнөөдөр хүрмээр байна. Яг тийм биш байдаг юм байна гэдгийг цагийн хасаар би ойлгохдоо юг ойлгосон тэр үгүй юм байна. Яг хамт явах нэгтэйгээ явна. Явж чадахгүйсэн ч тэдгээр хүмүүс хүсэх хүртэл хамт байх хэрэгтэй. Тэгэхээр л удирдагчийн ерөн байр суурь те ямар хүнд хэцүү. Хэцүү. Одоо их удирдагчтай амнаас би сонсч байсан. Би заавал $100 шиг байх албагүй. Өөрт ч өөр ийм зүйл тохиолдож юу? Мэдээж тийм. За их сонирхолтой ерөнхийдөө ярилцлага боллоо гэж би бодож байна тий. Эцэст нь яг би хувийн дүгнэлтээ миний хувьд би юу гэж дүгнэлт гаргаваа гэвэл үнэхээр зориг тавиад тэрний хойноос хүмүүсийг дагуулад зорилгоо зараад хүнийг дагуулах нэг өөр юм аа. Харин өөрийнхөө дотор байгаа мөн чанарыг зараад хүмүүстээ рекламдаад тэр хүн чанарыг дагуулна гэдэг бол жинхэнэ удирдагч хүний. Жинхэнэ удирдагч хүн. Тэгээ бусдыг бас тийм хүн болон дээшээ гарах юм те дэмжиж чаддаг юм удирдагчийг жинхэнэ удирдагч. Жинхэнэ удирдагч бол бас ингэж чанар юм уу гэж ойлгож байна. Хүмүүст анхаардаг, бас үр дүндээ анхаардаг. Энэ хоёрыг хоёуланг нь авч явахаар зорддог. Тэгэхээр гайхалтай те. За тэгээд энэ хүрээд бидний бас гэрэл нэвтрүүлэг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Үзэгч танд баярлалаа. Өнөөдөр бид нартай бас сонирхолтой сэдвээр хамтдаа бас сонирхон үтсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараачийн бас нэвтрүүлгүүдийн талаарх санал бодол, за бас өнөөдөр бидний ярилцсан энэ сэдвийн талаарх таны санал бодлыг бид нэр бас хүлээн авахд бэлэн байгаа. Танд асуух бас зүйл, лавлах зүйл байгаа бол бидний эргэн холбогдох утас руу холбогдож болно шүү. Баярлалаа. Маш их баярлалаа танд.